Хуш сургамжит өгүүлэг. Нэгэн цэцэрлэгт хуш мод ургаж байжээ. Он жил өнгөрөх тусам улам томорч өндөр гойлог болсоор байж гин. Сагалгар сайхан бие нь бусад модон дээгүр ганхаж сүүдрээ тэдэн дээр тусгадаг болов. Гэвч хуш өөдөө тэмүүлэх тусмаа гайхуулж сайрхан нэгсэж бусад модыг өөлөн шоолсоор тайруулж дуусгажээ. Тэгээд цэцэрлэг дотор нөгөө сайхан хуш бас дан хожуулал үлдэж гин. Нэг өдөр юр бусын хүчит шуурга шуурав. Сагсуу хуш байдгаараа салхисүрэн зогссон боловч замдан тэглэх өөр мод байхгүй болохоор салхи уулгалан дайрав. Адаг сүлдээ өнөөх хуш тэсгээ болоод үндсээрээ булга татагдан газарт унав гин. Сургамжит үлгэр өгүүлэлгүүд YouTube суваг уншиж бэлтгэв 2026 оны 6 дугаар сар.